Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр Тамагтан подкастэнд нэгэн зайран хүнтэй уулзахаар ирсэн байна. За, хөх төрмөсийн зайран хөх ай гэдэг эрхэнтэй уулзахаар болсон байна. За, таны хувьд хөх төрмөстэй хизэнээс холбогдсон бэ? Улаач зайран бөө болоод та хэр бас утсан бэ? Энэ түүхээсээ та эхэлж бидэнд хэлж болох уу? 2008 онд онгоцтой угтай гэж мэдээд тухайн үед хүлээн зөвшөөрөхгүй цухтааж явсаар агаад 3 жил цухтаасан ба 2 жил 3 жил цухтаасан юм. Тэгээд аргагүй шахаанд ороод тэнгэр ухаантай юм болохоор шахаад ахва амьдрал одоо юу л болох бүгднгөө юм шахаанд орсоод тэгээд аргагүй улаач болъё гэж шийдэл. Тэгээд анх олон багш нар очсон юм аа. Тэгээд очиод заримд нь надад таалагдахгүй тухайн одоо өв тонгод таалахгүй байсан баг. Зарим нь намайг авахгүй гээд тэгээд яах вэ гэж багш болтохгүй байна явж байгаад тархтын их зайрн Чулууны Чимбат гэж зайрн багш нар очиод бас намайг авахгүй гэж цааргалсан юм байна. Араас нэг сар гар хэлсэн юм аа. Чимбат хаан одоо тэнгэр болсон л дээ өрх юм. Тэгээ Чулууны Чимбат зайрнгийн шив болоод тэгээ надад хоор 9 зэвсэг хийж өгөөд тэгээд 9 зэвсэг хийж өгөөд тэнгэртэй онгоцтой минь холбож өгөөд за чи ингээд нэг цаг ахгүй доорож жилээс 3 жил хоордсон шүү. Тэгээд өөрөө олж аав. Бусдыг дуурайж тэгж эмөө болохгүй шүү. Чи өөрийнхөө өвдлийг олж аав шүү. Тэгэд холбож өгөөд онгоц тэгээд чи онгоцтой юм чинь онгоцсон чамаа залааж явнаа. Гэж зааварлаа. Тэгэл баг 3 жил хуурцсан ба. Оройд очоод нэг жижиг такшин сүү тавьчаал. Тэгээд нүдээ бочоод оройд ажиллаад нэг боломжтой бол нэг 2 цаг хууртнаа. Яруу сандрууд нэг 30 минут хууртна. Тэгээ болж тэгвэл өдөр болгон хуурдаг байсан да. Эхлээл хуураад тоглох гэж цогц сурах гэж нэлээ юм болоо. Сүүлдээ баагаар хөг аяа ороод. Тэгэл тасалдгүй баг 2 жил болцсон байсан юм аа. Хуурдаад. Тэгэл нөгөө онгоцсон чамаа заалгаж явна гэсэн болохоор нөгөө өгөндөө итгэл. Тэгээ тэр онгоц чи хаав нь орж ирэхгүй байна гэж уурлаад. Чимбат зайран бол ахраа уурлаад. Энэ онгоц гэж юу юм биш орж ирэхгүй байна. Нөгөө төдөө арга нь яцсан л. Юу гэдэг юм бэ чи? Өөрөө чи бэ? Бусдыг хизээс уурж болохгүй чи. Гэл. Тэгэл нэг 2 жил гарсан болсон дараа л буурлууд онгодод өөртөө хилээд байсан юм байлаа л дээ. Одоо бол буудлууд алдар нэрээ гоё хөдрөг тахил махтуудаа саранд ороод исэн. Хилээд исэн байлаа. Тэгэхдээ би өөрөө ингэж итгэхгүй. Тэгээд баг уул нь 2 жил ороод хуурдаад босч байсан юм билээ. Тэгээ өөрөө дахиад жил болчих. Тэгээ 3 жил болчих. Тэгээ нэг өдөр ер нь эхнэрээ бичүүлээ гэж байна. Дэвтэр нэг 6-5 дэвтэр нэлгээд. Тэгээд он сарын тэдэн шиний 8 гэдэг юм. Шиний 15 гэдэг юм. Тэгж бичүүлээд яг тэдэн минутанд тэгж айлдаг болгоно ингээд хэлээд бичүүлээд байсан байхгүй. Тэгээд санаандгүй байжгаад нэг дэвтэрийн сарын дараа үзсэн яг нэг хэлсэн юмны сарын дараа ингээд бэлдсэн баг. Тэгээд өөртөө итгэх суугаад. Тэгээд ерөнхийдөө тэгэл буурлууд итгэх сэргээ заахгүй. Тэгээд явсаар агаал нэг чинь нөгөө буурлууд онгодод хэлж байгаа юм гэдэг. Өөрөө бас их тэр он бас тасарсан нэг усууд шиг
бүр нам тасраал юугаас мэддэг болд гэж бодоод тэгээд тасрах гэдэг. Тэгсэн чинь үгүй одоо ингээд хүн хажууд хүн хүүхч явахгүй л дээ энэ сонсч байна. Тэгээс тэгсэн мөртлөө ингээд ам өөр ирэхгүй ингээд надаас би бол тийм урам цэцэн өгдөг юм биш байхгүй. Надаас бүр ямар шүлгээсний айлдрууд гараад тэрийг ихнэр бичээд идэг. Аа бол аагаараа эхлээл бичсэн. Би гээд ямар нэг үсгээр эхлэн штэ. Толгой яг тестралын айлдвар айлддаг бацсан байхгүй. Тэнгүүтээ тийм манарсан байртыг тасарахгүй. Дөнгөө нэг манар ингээд байвалсан юм дотор л байгаа. Тэгэл өөр юм бидгүүл урсгаад идэг. Тэгэл тэнгүүт нөгөө чинь маргааш нэг эцгээ өөрөө гэж өөрөө хэлцэн санаад тэгээд хэд оны үзэгд минь надаас хизээс тэр үг холбосон нэрийн найдын шүлдэг найрлаг шиг тийм урт баг нэг заримдаа бүр 4-5 дэвтрийн нүрийн урт юм айлдрууд айлцсан. Тэгээд яг өөрт итгэж гисэн. Би биш юм байна. Тэгээд амтад өгдүүд юм байна. Тэгээд альтернэр бод судлаа хэлсэн байсан. Хэлсэн тэрний ихний hodон бац бичсэн юм лээ. Яг тэгээд ялдар нэг бод судлаа өөртөө айлдаад хоёрыг ийм хоёрыг хийгээд хэцэнгэргэн юм байш үгүй. Тэгээд дахил дээр юм байна гэд бүгдийг хийгээд яг ном ясаар нь хийгээд тэгээд анх удаа бас ихтэй хоёроо авчид бөөлж яахгүй бөөлж үз. Тэгээд ихсэн чинь ном хэл босчихсан. Тэгээд ямар ч гэсэн аюун баг зэргийн өөрийн тэг ном тасрахгүй шүү дээ. Багс өөрийнхөө оюун ухаан байгаа. Тэгсэн мөртлөө өөрийгөө удирдах чадахгүй. Амнаас ингээл юм урсаал гар хөдөлгөөн миний биш ерөөсөө. Тэгээд анх ангадаа болгочихсон да. Таны нэг ихний асуулт байна болохоор зэрэг 12 тэгэхээр чинь 15 жил 12 жил бөлсөн гэсэн үг шүү дээ. Тэгээ 10 онд Чинбат зарим хоор хийж өгөөд 3 жил хуурдаад тэгээ 13 оноос хоёг гэсэн. Дуурлууд өөрөөсөө онгодод өөрөөсөө хоёг хийсэн гэрээ дахлаад судлаад бүдэн айлтаад тэр номоор нь хийгээл тэгэл буугаад ирсэн. Та юу л ганцаараа л үйлэн дээр ганцаараа л үйлдэл байсан. Тэгээд яг та Чинбат заримаас асуулт асуух юм аа. Асуух ингээд ахын тэгээд ахыг мэдчихсэн юу ч мэдхгүй ч асууж штэ. Заавал нь л тэгээрээ ингээд тэгдэж шүү ингэдэж шүү тэгж болохгүй шүү гэж заавал нь л. Ерөнхийдөө бол тэгээд заавал өнөөдөр бусдaalаар бацуу ганцаар явцсан. Болоод айлдвар. Улаач бүү болоод одоо эрдэм оюун эрдэм намыг юу н онгодоороо дамжуулаад авч тийм үү эсвэл нэмэлт одоо багшийн хэрэгцээ шаардлага чиглүүлэг юу н хэрэг байдаг вэ? Та өөрөө өвгдөрөө залуулаад явах боломж. Өвгдөр залуулах өвгдийг хэр барьж авч чадна мэдээлэл өгж байгаа мэдээллийг хэр барьж чад сайн барьж чадвал өнөө өвгдөө залууд явахд их боломжтой. Заавал хүн сарай хатаж явах шаардлага байхгүй. Тэгээ та яга хөвгтөрөөс ирсэн. Гэхдээ энэ чих сонио яриул их өртөх болно. За тэгээ боордуудын юугаар амтын юугаар одоо мич одоо ингээд одоо чи хөвгтөрүүд дээдийн дээд амттай залгахтай шүү дээ. Тэгээд хөвгтөрөмс тэрхээс өндөр одоо тэр дээд дуун баг гэдгийг мэддэг байлаа л та. Тэнгэрийн багцлаануудыг гэсэн. Багцлаанууд мэддэг байлаа та. Тэгвэл бид дээд тэнгэрийн амгад өгүүлгээд ярьдаг байсан. Тэгээд эхний хоёр хар цагаан боорлол одоо эргээд бодоход баг тэнгэрийн боорлол байсан байл. Голцоо толгоны үл хийдэг. Хамаатан цад ингээд толгоны үл хийдэг. Дараагийн боорлол болохоор толгонд дунд тэнгэр ингээд боорлоо шүү дээ. Тэр боорлол маань нэг өдөр бууж ирээд дахиж толгоны үл хийхгүй яв гэсэн газар яв. Тэгж явдаг. За энэ жоо дэлгэрүүлээ ярьчээ. Баг тэнгэрээ тэгж авчаа дараа хар цагаан тэнгэртэйгээ очоод 3 жил
4 жил болсон юм аа. За. Тэгээд олон өвгдийн үгэнд явлаа. Тэгээд би нэг өвгдүүдэд жоохон гомдлохгүй юу? Би ингээд ганцаар яваад ах юм. Бос юмнууд юу байд ингээд бос галууж ямар байд ингээд явж үзье юм үзье гэсэн чинь за чи явж болно. Гэхдээ маш сайн хамгаалтаад тач яваарай. Тэгээд би энэ тэдний олон галуутай нийлж явж үзье. За. Яг тас өөрийгөө чад хамлангуй байгаа шүү дээ. Та нэрийг хэлэхгүйгээр бас галуудын туршлагаас ярьж болох уу? Гэхдээ яг явж л дагаж явж үзэл байгаа юм л да. За жишээ нь ноён малгайт нүч гэдэг юм уу те дарахтууд, бүрээдүүд ингээл өөр Монголынхан юуны Орсын бүрээдүүд олон бүрээс явж үзэл байгаа юм л да. Яг тэднээс яс цааш ямар байдгийг, минийхээс ямар ондоо байдгийг ингээд тэгж сонирхож явж байгаа байхгүй юу? Тэгээд яг бөөгөн бол ондоо бүжинд болоод тэгээд болоо хичээл миний ингээд яг л нэг багшийн чулууны чин бас зайрынгийн заацснаар ч өөрөө өөрийгөө л олон шиг бусдыг хинээс дуурайж болохгүй шиг зүгээр явцсан юм шүү дээ би одоо. Тэгээд онгодын харин хаа очиж онгодын мэдээллийг сайн барьж барьдаг тул та яг л бүх нэг хийснээр бүгдийг хийгээл явдаг байсан. Тэгээд энэ тентгийн олон алтай явж үзлээ. Нэг л ондоо юм аа. Би надад шал ондоо юм. Одоо ингээд дуудлага нэг чинь одоо ингээд дөрөлгийн дуудлага ч юм уу эсвэл харын дуудлага гэснээр ингээд явж ирсэн бүгд адилхан ингэж явж ирсэн голд нь овг нэр нь ондоо бус нь бүгд адилхан. Тэгэл ховцнууд нь за ирнэ их нэгэд бүгд адилхан шахав. Тэр дунд нь одоо жоохон тойлмол ч юм уу жоохон холбог молбог дайрч өөр ч юм харахад одоо ерөөхдөө нэг заагвар их. Тэгээд ерөөсөө нэг юм багшийн амыг харсан байх болоо шүү дээ. Тэгээд одоо юм тавьж үзсэн. Тэгээд ингэвтэй заяа тэгээд надад би энэ хэдээс нэг надад тэгээс юу ч хэлээд өшөг нэг хууль тавчих юм байхгүй маа. Хуулаа тавчих юм өмнөхөн байхгүй маа. Дуурайчих юм байхгүй маа гэж одоо нэг хэдэн сар 5-6 сар дагаж явсан. Тэгээд нэг өдөр боолоо ярьлаа гэсэн чи боол. За чи одоо ойлгосноо. Энэ галууж ямар байна? Бэн бэлцрүүж ямар байна? Ойлгуулаа гэсэн чинь за тэр одоо ингээд явдгаар яваад үүлээ хийгээд Эрдмийн нууцлаа явсан. Эрдмийн нууцлаад яваа. Эрдмийн нууцлаа яваа. Яагаад тэгсэн юм бол? Тэрийг сайн мэдхгүй ямар ч бусдыг дуурайж болохгүй. Чиний үйл тусдал гэсэн юм шиг байна. Тэгэл өөр бус галаас нэг хэдэн сар удаач бүтгэж явдаг. Тэрнээс бусдаа дандаа хамгаалт гэсэн юм шиг. Ганцаараа намайг бас юм ойлгуулсан байх. Ойлгуулсан байх л та. Тэгээд ерөнхийдөө ганцаар явцсан. Тэрнээс явцсан. Аас нэг ингээд баг тунд гэдгийн ялгааг сайн энэ дээр сайн ойлгосон гэж ярьж штэ. Тэр бана багын баг тэнгэрийн борлууд нэг хоёрыг бэлдүүлчихсэн надаар. Тим хоёрыг тим бүгдийг бэлдүүлчихсэн байхгүй. Ерөнхийдөө бэлдээд дууссан байж байгаа. Би тэр өөрийн хариуцлага угаасуулаад гал алдаад хоёгаа юутайгаа шатаацсан хам нөгөө хит мэдснийхаа юутай гэрийнхаа баг хойлыг өөрийн очимгүй хайхам зүгс болоод тэгээ яхаа хайгуу байцаа за ингээд өнгөрсөн гал сандраал ингээд байсан нөгөө ашгүй нөгөө шинээр бэлжсэн хоёг маань хэцэн нэг тэнд гад гарсан газар байгаагүй тэгээд нөгөө тийш нэг бүлдэглээд ингээд нэг чатаа хэрэгтэй арга болчихсон юм шиг хуучин хоёг тооцоо хэзмэд одоо ер нь тэр чигээр дахлын хэдийн амьд үлдсэн. Тэгээд яа тэр бүтэн гэр анд бүгдийг шатаач яваа юм. Тэгээд нэг зайр унаас одоо юм шатцлаа ингэчлээ гэсэн чинь их том хэцүү юм болж тээ маш тэгэл тавьж байгаа. За тэгээд үйлдэлтэн чинь ингээд хээр аваачаад бүгднийг сайхан хийж аваачаад шаартаас төрхөө арцгаан хийж агаад галтай сайхан бүгдийн тэнгэрт мордуулчихаа гэсэн зайр. Тэнгэрт нь хоёр хувцаа тэгэж хээр аваач дээшээ одолчаад тэгээд байжсэн чинь зүудэнд тэдэн гайганд тийм билээ тэр зүгт гараад буулаа гэж зүудэнд орчихгүй. Тэгээд яахгүй нөгөө шинэ үетэй байсан. Тэрийг өмсөөр хэлсэн зүудэнд орсноор гिचод буулсан. Шал танихгүй буулаа гэсэн. Тэгээд тэр буурал. Тэгээд хамгийн одоо бодох юм бид нар мордлоо
буцлаа дүүлээ гэж над юу ч хэлээгүй мэдрэгдээгүй мөртөө яг шатцсан. Тэр үедээ гайхаад байсан. Тэгвэл сая олон жилийн дараасаа л саяхан л ойлгочихгүй энэ хөгцөрмөс тэрээд. Тэгээд шинэ буурлын бууж ирээд за одоо ингэ тулганы үйл хийхгүй. Хайрхад дахин хатуу үлэнд бортноо. Тэгээ алтан ургийнх нэг нарт залрахад дэмнэх үлдээ. Хар хэдэд тангадын хад цагаан илэмэ. Харалжтай талж чадахыг эсрэг ийм хоёр үйл гол үлдээ. Чинь буурлаа. Тэгээд тэр цагаас хойш буурлууд одоо гэтэн гаргийн да тийм бэлдээрээ тийшээ марна. Гэдэг тэгвэр нь юм хингэр эцэг үргэ аймшинда юм ачаад явчихна. Тэгээд хаашаач хааж амаагүй. Тэгээд гол нь юу тэр дунд одоо дунд тэнгэр шүү. Одоо дунд тэнгэрээс хойш түвшинээ хэрэггүй болсон. Зүг. Тал мэдрээд тал мохосоо. Тал мэдрээд өөрөө талаараа бүхнээ явждаг. Нэг даваа талтаас хүн цавинц түвшээ ажилдаа яг уу ийх үү ингээд ийм бах ам зүгээр. Тэгээд өөрөө тал түвшээ явждаг болсон. За тэгээд нэлээд хэдэн жил боллоо. Тэгээд коронавич гарлаа. Үйл хийлээ. Тэгээд өөрөө нэг үүлэнд коронагийн үйл 100 нэг үүлэнд явлаа. Бараа аймаг руу. Эхнийх нь маш хатуу үйл болсон. Арайч юу дуусгаад юм янз юм болсон. Тэрийг яаж юм хийгээгүй юм болсон. Тэр үүлийг хийчээд буцаж ирээд дахиж нэг газар руу тутны юм дотор очиж дахиж нэг буцаж нэг юу бай үүлүүд үүргээд тэгээд коронавич хэдэн онд гарлаа? 19 20 мөлөө 21 онд лөө 20 он ч лөө 19 онд гарсан шүү дээ. 19 он. Тэгээ 20 оны хэрэг юм дараа. 20 он хэрэг ямар ч 20 он гарсан юм аа. Тийм. Тэгээд тэр үйл нэг том үйл яад гарчаад ирсэн. Тэрнээс онгод орж ирэх болсон. Нөгөө мэдрэмж байхгүй болсон. Тэгээд рефлексээр яг нэг тахил дээр ингээд зулмал орой болгон байрна. Нөгөө хүн ч олон жил яачаараа орой болгон такси бариад гар үргүү сурчдаг нэг рефлекс суучдаг байхгүй. Тэрийг хийн сулаа байна. Тэгээд тахилынхаа урд нөгөө буурлуудтайгаа ярьдаг тэр рефлекс бас суудсан даа. Тэр тач баг 7-8 жил дунд тэнгэр зүг дуулмаа. Тэгээд ямар ч буурлууд онгодод орж ирэх бас ямар ч мэдрэмж болсон. Тэгээд зарим нэг хүмүүс хамт үлэн явах ямар би онгод буухаа гэж ярьдаг жилтэй шүү. Яг бол хоолой цааглаад тэгээс. Тэгээд сүүлдээ нэг бүр нэмэр ядгүй. Тэр хэд зэрэг ингэргэний дөөс ямар ч нэмэр. Хоор татаас нэмэр ядгүй. Өөргөлөргөө өөрч нэмэр ядгүй. Зүуд нөр энэ бас цагнаа мэдэл орж ирдэг сая. Тэг ямар ч мэдэл орж. За нөгөө онгодондоо хаягдана гэдэг болцсон юм байна гэж бодсон юм байна. Тийм ээ тэгж таягд. Тийм. Тэр жихад бас тэгж бодоод эхэлж байгаа байхгүй юу. Олон ч гэсэн бас нөгөө бас өвгдөө онгодын өгнөөс зүрээд болохгүй гэж хатна. Янз янзын юм руу их ороод бас олон удаа алгадуулж хөвөлдөө юм. Энэ зүржсэн зүрүүд хүнд талаад дундаас болохгүй чи наа чин цаг нь болцсон ч гэдэг юм те. Наадах энэ өөрийнхөө үлийг идэх ёстой гэхтэн нэг мундаг одоо юу гэж одоо туваа нэг эготой байсан шүү дээ. Улаас болсон юм чадаад ихэж бас жоо шаард эхлэж тас. Яа өөрийгөө цаад фэдэг байдаг алхаад. Тийм вегетар байсан үед байгаа хгүй. Наад ч гэсэн байсан. Зөв бусдын байдаг л ахaltaа. Тэгээд онгодын өгнөс зурж иж тэгээд нэлээ олон алгадуулаад тэгээд янз бүр бүхээд босгонж босчлээ. Тэгээд янз янз юм болжлээ л та. Тэгээд тэр дараа тэр жах онгод орж ирэх байлцсан. Тэгээд л одоо би одоо ингэж яах вэ? Хүн уураад ах юм. Энэ болиг гэж бодсон. Тэгсэн мөртлөө болж чадахгүй. Я болигд бодчихоо нэг удаа амарч юм шиг. Янз янз юм санаа зовхгүй. Ингэж явж байгаа. Янз янз юм санаа зовхгүй. Өө зүг ингийн юм шиг жирээ амьдж гэсэн мөртлөө цаанаас яагаад ч нэг мэдэд орой зулаа ярьчихсан. Такси барьчихсан. Гадаа зогссон. Өө өршөө та нар үний ачваа гэж багэл өргөлөгөө зогсож байгаа юм чинь. Тэгэл энд би ч амар сонирч байхгүй. Энд хиймгээ сонирхож яваад идэг. Тэгээ энэ боо яаж бөлдөө ингээл хажуудсан суугаад ингээд яадаг ч юм уу. Эсвэл ингээд яг сонирхдаг юм хайдаг би. Энэ зарим хүмүүсүүдийг бодоод жоох юм эргүүлж уншилтай юм дэс.
янз янзын түүх одоо ямар л тэр тэнгистэй холбоотой ном зам юу л вэ олж уншихыг боддгийн. Тэгэл яаж байгаа л энд эндхийн хүмүүсийн лайвыг чиг сонсдог бол бас үүдээ арга яаж байгаа юм чинь. За ингээд ингэж таа гэсэн юм байна гэдэг. Яг л өөрийгөө л бурдах юм байна. Би нэг онгодоо өгдөө өгөнд орох зүрж байгаа зөндөө алхадсан гэсэн чинь. Тэрнээс нь болоод намайг тэнгэр ажиллаад л ихань бодчихсон. Тэгэл жил боллоо 2 жил боллоо байдаг. Та тэгээ 2 жил баг 3 жил болоо та байдаг. Тэгэхээр хайсараа тэгсэн чинь яаж ямар азар байшаа багш юм. Лайв одоо сонсчихгүй харчихгүй юу. Тэгсэн чинь нэг л өөр юм яриад байна. Арай л өөр талаас нь. Миний нэг мэдтгүү ч юм эсвэл олон бурхан тэнгэр мөр алтан гац мацч гэдэг юм уу тий огтор унасаар гэж гэдэг юм. Одоо манай баг дуун тэнгэрийнхэн бол өгөө тгий штэ. За гараад 7 өглөнд тэд өргөчгөө гэл хэлнэ. Эсвэл тэр хайрхандаа эсвэл тэр нас харандаа тэгээд өргөчгөө тэрийг тэгээд өгчөөд хэлнэ. Баг дундайхан бол тий. Тэгсэн мөртөө зарим би нэг сонирхч асуул та. Яг зарим нэг асуу яагаад ингэдэг юм бэ гэхээр яг хэлэх юм хэлнэ та баг дундын буудлууд хэлэх юм хэлнэ. Тэгээ зарим нь болохоор цаг нь улаагүй. Бид хэлэх хэрэггүй гэдэг. Яг миний бүр ухсаа асуулт хариудаг байхгүй. Цаг нь улаагүй. Бид хэлэх хэрэггүй гэдэг. Тэгдэг байсан. Одоо чинь алтан гацсан дээр одоо ямар учиртай алтан гацсны одон дээр юу ямар тэнгэрүүд байдгийг шийдэх юм уу те. Эсвэл бас ингэ янз бүрийн утгыг асууж ш. Тэгэхээр яг тийс хариулахгүй. Би хэлэх хэрэггүй мэ хэлдэггүй. Эсвэл цаг нь болоогүй гэж хэлдэг байхгүй. Яг хариулах юм уу зөндөө асуулт хариулна л та. Ер нь тэгээд энэ дээрээ багшийн лайв одоо сонсчлаа. Арай л ондоо юм яриад байна. Тэгэл сонирхоод үзлээ. Тэгэл юм олон подкастын сонсоод үзлээ. Тэгэл тэгсэн чинь заримдаа нэг юм арай л биш шиг санагдаад болдгоо. Багш яриад яг миний мэдлэг хэмжээ тэгээд тэр хэмжээнд л гацсан байгаа шүү дээ. Тайцхан болчихсон. Таал тухайд л бүгдийг мэдчихэл гэж боддог. Өөрөө баг бүгдийг мэдчихэл хань бодож байгаа шүү дээ. За яг хөө лосыг хайж арахдах уу гэдэг юм уу тэгээд өөрөө өөрхөн олж биднээр би чадна гэж бодож байгаа шүү дээ. Тэ гол айлын бодомтой яах ч гэдэг юм. Тэгчин багш арай л ондоо юм яриад байна. За тэгмэт л уцын аллаа. Тэгээд хөтөрмөс гэл сургалтын төгөөд хайг наваад уццаар олоод ирлээ нялтаач энэ энэ барьна шүү дээ. Тэгээд анх орж ирэл нэг өөр шиг өвчим санаж байгаа шүү дээ. Энэ баахан инглиз үг гэсэн арсган ой болчихсон. Хоёрыг хоттор гомөрсөн. Дэвчнэ хөтөс хаж байгаа болдог. Гараад байсан. Зүгээр нэг ингэ сонч. Гайхал хараал. Нөгөө үздэг хасдаг хүмүүс хаа байд юм бэ гэсэн чинь та яах гэж нэг ялгсан. Нэг тийм очтой маа үзүүлсэн маа гэл тэглээ. Тэнгүүт нэг байсаа өгсөжсэн. Тэнгүүт нь би хамгийн мань уучлаа. Ямар бөө уут нь улааш ундаач гэж хэлээгүй. Юу ч хэлээгүй. Үзүү цааруулсан юм алгасан маа гэл. Тэгээд хамгийн мань уучлаа. Тэгээд гэсэн чинь байсаа өгс. За чи ингэж байж гэл. Байж гэсэн. Тэгээд суулаа. Нэлээ цаана өөд хүн атгузаад байгаа л та. Тэгээд жиснаа. Тэгэл би ээж бол очтой би юу ч хэлээг юм. Тэгэл гисэн чинь ингэж хаад нэг үздэг мэдмэгээ нэрэл алтаа гэж гаж авч ирсэн. Мөн чи ч улаач юм биш үү гэсэн. Дуурт би дугаараа гэсэн. Өөх үйлчин дөрчиж. Тэгээд өөрчлөн зөрчихэж юм биш гайхаж байгаа юм бас мүүд үүрнэ гэж тийм ойлголт байхгүй шүү дээ. Одоо тэгээд насаараа тэр тэнгэртэй гайзгаал болсон гэж бодож байсан чинь нөгөө баг тун тэнгэрийнхэн үлд үүрнэ тийм ойлголт байхгүйсэн байна. Аваад ирэхгүй гэсэн чинь үүлэн дүүрсэн байсан. Тэг үүлэн дүүрсэн байсан байлээ л дээ. За тэгэл чи одоо тийм тэгээд дараа дахиж ирэх гэсэн байна. Бас тэгээд 5 уншил ингэ тустай байт юм шүү. Тэр ч одоо ирээд ингээл ирсэн чинь ингээд тэр хараа даагтаад нэг юм ирсэн чинь доторс ингээд өөлцсөн амар хүмүүс сууж байна. Яраа би энэ хаана ирчихүүлэх юм болж байгаа юм. Арай сэтгцээ болоод байсан бол одоо юм сони өөлж мөлцсөн. Би ч урд нэг бас тийм байсан шүү дээ. Олуулаа явж байгаа бөөмөс өгч хэцээ ийм олуулаа явж бөөлдөг байсан юм эсвэл хүмүүсийг амар үл тоодог.
Тэгээд бүгдээр адилхан хувцастай, адилхан дуудлагатай муулахтай гарсан жоохон шоолонго байдаг нэг өөрөөртөө багш гэдэг. өөрөөртөө нэг онгодын хуурцаар өөрөөр аам мэдээ татсан хаа энд бас чаг ирдэг байж таас. Хизээ юм боо нэрээс юм шиг бүгдийн хүн мод жоохон үл тавд идэгсэн байхгүй. Тэгэл энэ тэнд үйлж мүж байгаас ихаа солиотон болойтойгонд бар бодол байдаг гэсэн чинь энэ дэсэн чинь хүмүүс таслаа хийж байгаа усуд нөгөөдөл нь Улаад онхаан юм өсөж саний хүмүүс ямар газар ирж байгаа юм бодоод тэгэл дараа дахиж ярил ингээд юм сонсоод байлаа гэсэн чинь шаа миний мэдхгүй олон юм ярьж шүү. Гэхдээ ордноос минь энэ яагаад тэгдэг юм болоо? Энэ яадаг юм болоо гэж дандаа урд нь бодож ирсэн байж тээ. Тэднээс минь задраж явчих тий ойлголттой. Шинэ одоо 7 сүнс чинь яадаг ингэж байдаг шүү дээ. Амин сүнс наран сарам амин сүнс ясан сүнс бахан сүнс би яагаад ийм байдаг юм бэ гэдэг боддог байсан мөртлөө ойлгохгүй ухаж чаддгүй хэлээд өгч хүн байхгүйсэн юм чи. Бус нь зам зарим нэг байдаг л ахал та. Их хэн мэддэг тас юм доо шүү дээ. Юм болгоныг үсгсэн. Юм болгоныг өөрийгөө лага бодчихсан. Үүнээс газар үгүй далаа байхгүй гэдэг шиг. Тийм л юм чи. Тэгээд ирсэн чинь юм сонсоод суулт сонсоод юм задраад ирнэ. Олон юм задарч байна. Миний яагаад урд нь миний яагаад юм бэ гэж боддог байсан. Асуултын хариултыг олж чадахгүй байсан юмнууд асуултууд ингээд задраад авчих. Тэгээд баагаар ихтгэл төрүүлсэн. Сүүлдээ нэг тэгээд багчаа тамгаа уншуулсан. Башаагсан. Тэгсэн чинь за чи гэхдээ багш илүү тайлбарласан байхгүй. За чи ингээд баг дунд чинь дүүрсэн байна. Үлээ дүүрсэн байна. Одоо чи ингээд дээд онгод өвдөлтөй очрох хэрэгтэй болцсон юм байна. Цаг нэрсэн байна. Тэгээ чи одоо ингэж ирсэн биш үү. Тэгээд хоёуг мөгөө зоруулаад яалаа. Окей, хоёуг тамаа зурулчих нь яс. Тэгээд аюуш хоёуг уншдаг штэ. Хоёуг зурдаг. Аюуш шиг хараад алддаггүй. 2 сар хөөцөлтөө би. Завгүй тэнд жаан тэгээд энд жаан тэр хаан жаан гадаад жаан энд жаан тэгээд 2 сар хөөцөлтөө болоо. Тэгээд нэг өвөл байсан. Өвөл нэг уус онд нэг ивэн болоод газрын тухайн бөө юм болоод тэгээд нэг л юу болчихсон. Тэгэхээр би тэр үед байж чадсан байхгүй. Нэг хоочойгоо өмсгөө санагдал нэг болтгоо. Тэгээд нэг руу манай таньдаг нэг хорих байт. Бас энд ирэх бүлдөө. Тэр ахта улсад нэг ууланд гарч жоохон яаж бөөж мүлийгээ гэсэн за цэгийг. Тэгээд тэр ахта очиод ууланд гараад өвөл биш. Ууланд гараад нэг хоёгоо өмсөд нэгсэн чинь орж ирэхгүй сурахгүй байсан 2 3 жил болсон онгоч гівд ороод ирсэн. Бүр баггүйц. Тэгээд мэдхгүй баах үйл хийгээл доошоо тэр гэрлүүн очиод би хоёгаа тэргүүн тайлалд хоёгаа тайлжсан байхгүй. Тэгсэн чинь за миний өрнө энэ миний сүүлийн үйл шүү гэж аахгүй. Нэг сургүйс 2 3 жил байх сургүйс буур онгоцч. Яг тэр хоёгаа тайлал хийж яхад энэ миний сүүлийн үйл. Тэгээд тэгсэн чинь маргааш нь аюу шигс надад залгаад хоёгаа зургуул тэгээд. Тэгээд турш дураад тэгээд таш хамаагүй юм бол цаг хугацаа болцсон юм шиг бүх юм бол 2000 ингээд тэгээд 24 оны 5 сард дахиж шинээр болсон шүү дээ. Бүх төрмөс. Тэгээд энэ дээд онгоцч одоо бидний баг дундах шиг тийм биш юм байна. Мэдлэг шаарддаг юм байна. Өөрийн их зүтгэл хэрэгтэй байдаг юм байна. Зөвхөн өгдлийн нөгөөд өөрөө шашин задалдаг юм байна. Одоо баг дунд ингэсгэж за тэдэн гаргийн дараа ам штэ. Одоо бодох тэдэн гаргийн дараа тийм бэлдээр ч гэдэг юм. Тийшээ морд шүү гэл. Тэр юунд бэлдсэн мөн би залгаад өөрсдөө үлээчдэг. Амар зүгээр ингээс би тийм залхуу нэгсэн залхуу шүү дээ. Одоо болохоор дээд томхоо заавалч өөрийн чармат ирэх хэрэгтэй байдаг юм байна. Мэдлэг дагаад тийм их амьдрал шалгаатай ялгаатай байт юм. Тэгээд бас одоо би ч одоо хуучин одоо хүмүүс шиг ном уншиж бүрөө болно гэж үү. Би ямар лам уу тэгж бас их боддог байлаа. Тэгсэн чи одоо өөрөө тэр ном зомсдог синтэн уншдаг болчиход шүү дээ. Унших тусан тухайн их задарч байна, тэлж байна. Тэгээ урд нас нэг жоохон тийм юутай
олон жил бас тэргээр явцсан болохоор нөгөө урдны ойлгохдохгүй байсан юмнууд нэмээд их задарч өгч байна. Бас Тад үл аюу тийм ад жаргалтай юм шүү дээ. Ингээд танихгүй юм дандаа сэтгэлийн огдоос ингээл мэдхгүйсэн зүйлүүдээ мэдэж авах. Харин тэгэл адан тэр урдан тайлбарлахгүй ойлгохгүй яагаад гэсэн асуудлууд их тайлбарлаж байна одоо. Чи одоо тэгэл 5 тасаг тавьдаг байсан. Энэ ямар ч тааж мэддэггүйсэн. Тэгсэн чи одоо 5 төвийн бордууд төлөөлөн тавьдаг юм байна гэдэг хатан ингээд задраа явчихж байгаа шүү дээ. Хормос төв савлус төв савдаг ирлэг төв 5 төв 5 төвийг 5 тасаг тавьдаг юм байна гэдэг хатан ингээд задраа явчихж байна. Тэр 5 бол боо яагаад тавьдаг юм гэсэн. 5 төвийн бордуудыг цагийн хэсэг өөрсдөгцөөр хагаад 5 төвийн нөгөө юм яс чанар алдагцаар бурхан шилжүүлж шилжсээр хагаад төлөөд 5 баг тавьж ин ч 5 өнгийн хад ингээд бурхан дээр ингээд тавьдсан шүү дээ. Тэр ч одоо эртний ёсоор 5 төв өгдөөд бэлгэж явсаар уч эрчнээс нь судалсаар хагаад саад амин чанар мэдэхгүй зүгээр бэлэг төлөй 5 өнгийн хатгаар ингээд 5 төв бэлгдэг ч юм уу 5 багаар тавьдаг ч юм уу те. Энд юуны 5 бурхаж гэдэг юм уу те. Ингээд бүх юм нь одоо шин чанараар үлдсэн ч ах шиг л ингээд бүх юм тайлгаж байна л да. Цаад тийм ээ тий. Таныг нөө багш нараас тэр хүмүүсээс бас их сонсч ирсэн. Нөө харын үйл бас их та нөө сайн гэх юм уу? Тийм хараал юу одоо тийм чатга энэ төр тайлах. Тэр зүйлүүдийг та яаж юу сурсан бэ? Яаж явах вэ? Одооныхаа баг гिचээд өгөх юм шүүрээ. Тухайд одоо баг байсан баг тэнгэр гэж явдаг юм. Энэ цагтайны тооллоор бол баг тэнгэрийн харын хөвгдүүд бас яг тийм хар юм их ноцдог байсан. Дунд тэнгэр бол маш их ноцсон. Дунд тэнгэрийн бол тулганы үйл хийхгүй гэж альсан шүү дээ. Одоо энэ Монгод тарихны хараалж чадахтай тэнцэнэ. Алтан уургийнхныг нарцад залрахыг димнэ. Ийм хоёр үлдээ энэ үйл гэж альцсан. Гэхдээ дунд тэнгэр бол энэ хар барамт бол их ноцсон. Тэрэндээ хамраас тус садраа өнгөрөөд унтах гэж байлаа шүү дээ. Та үйлүүдээсээ бас хоолтож болох уу? Юу ярих вэ? Одоо тийм харын үйлийг тэгж дарж илаач гэдэг юм уу? Тэр жишээ кейсүүдээс хэлж болохоор яах бэ? Тэр хүн болгоод хийдэг юм гэдэг. Улаашилгаа хийдэг юм гэдэг тэгж нэг тест хийлээд ах нэг сөр болгоод яриад ах ямар шанс яадаг үстэй. Хүн бол улаашилгаанд хийж байгаа шүү дээ. Өөрийнхөө мэдсэн чадсан онгодын хэмжээс дээр л яаш хийж байгаа шүү дээ. Бас харын хард орж гинөө. Зүгээр наацхаа AGT альбан дээрнтэй ноцож гинөө. Гэт одоо дээд тэнгэр гэдэг чи одоо тэгээд альбан тэрэн чажууд нөхөж ижигдэж штэ. Өчнө бидний бол ингээл асал өсөлтгөө 14 нүс басдаг бай. AGT-г бол дээд тэнгэрийн бурд онгодод ажуудад альбан тэрэн бол нөхөж ижигдэж штэ. Тэрнээс дээр харын хар гэдэг айхтар юм биш нүд тулж штэ. Тэгээ бодохоор лотоогад миний бос зүудж байгаагүй санаж байгаагүй юмнууд биш штэ. Одны шиг нэг альбан тэрэнтэй гал ноцдог. Тэрэндээ заримдаа харагдсан заримдаа даарна. Тийм л байл шүү дээ. Тэгч одоо дээд онгодоос юм харын хартаа октрон хартаа тултуулж шүү дээ. Гэвь л та альбан тэрэн үнтэй нийтмэлчиж. За би тэгж нэг өөрийгөө баатаж яриаг юм шиг дээд хэмжээстийн борлуудын хүч чадлын хэмжээнд ярьж байгаа шүү. Одоо энэ хэмжээст гэдэг чинь би тэгсээ бодоод үзлээ. 108 ирэх яагаад байдгийг гэдгийг яагаад гэдгийг ойлгохгүй байлаа. 108 зул яагаад барьдгийг гэдэг ойлгохгүй байлаа. Гэт бодчихсон 108 чинь 108 хэмжээст үстэй тэгэл ойлгоод задрааж явчихчих. Одоо та альбан тэрэн харууд нь хүртлээ. Тэр чадлынхаа хэмжээр ухааны бидлэгийнхээ хэмжээтэй хэмжээст зөндөө байна. Тэрнийхээ хэмжээс болгон чадлынхаа гэгээлээрээ тэр бохоод тэнгэрүүд ямар өндөр хэмжээст байна гэдэг ингээд задраа явчих. 108 их ямар үчтэй юм бэ? Юмд ашиглана л да. Провенц буйны үлжаан зэн хатуу үлмүүд юмд ашиглана л да. Маань дарин ширгүүл. Тэгсэн 108 гэсэн тоо ямар үчтэй гэдэг би ухаад ойлгох чаддгүй байсан байхгүй. Тэгсэн ингээд задраа явчих байхгүй. Адх юм. Ингээд юм задарч л байна л да. Тэгээд цаашаа уламж задрахалтай сайн
уншиж арга билгээ хослуулж авахгүй энэ жоохон залхуураа жоохон хоцрогдох шинжтэй болж шүү юу бас. Тэгээд энэ судлаач бас нөгөө шууд уран зохиолын манай ном шиг биш. Зарим юм чи хоёр зарим нэг судлаач нь нэг уншиж ойлгохгүй. За хамгийн ойлгомжтой судлаач нөгөө улаачийн судлаач Балтан гуруулжин. Тэрний улаачийн удны хавьж илүү ойлгох надад ойлгомжтой байхгүй. Одоо бос судлаачийн зарим би нэг уншиж ойлгохгүй шүү дээ. Хоёр уншиж, гурван уншиж тэгэхээр зарим энэ юм бэ гэж ойлгоч шүү дээ. Тэгээд 6 TV эрлэг 5 явуул үлдэх чинь гэлээ 13 эрлэг мэдлэг ингэх чинь бас ойлгохгүй дахин уншиж л ойлгож шүү дээ. Одоо ясын 5 TV болоод одоо цуунайхан чиг одоо юу ахаад бүр автороор орчлоо шүү дээ. Тэгээд ер нь тэгэл юу дээд тэнгэрүүд бол бидний шиг баг дундын тэнгэр гэсэн юм улаачаа тордоод бөөцлөж явахгүй юм байна. Олон улаачтай тэр шалгуурын таахгүй чи бол нэг онц биш. Нэг чамд намайг цагаалтад тахгүй юм ямар ч сайн өөрөө зөв явж ухаарч гэгээс ном зам одоо мэдлэгэд олон хэлж явах бол энэ дээдийн боолууд бол энэ дорн болох юм байна. Уучны чи тэгээд фэдигээд бохгүй байх. Окей. Хата өгдөө дэвшилтэл бодолцоо боддог байж тээ. Яах чадахгүй шүү болохгүй. Тэгэл ер нь эрхлээд өгдөг. Эрхлэдэг байсан тийм биш юм байна. Эрхэлдэг юм байна. Тэр үчнээ дургу яа болохгүй ч юм. Сэрэмдээ ядар зангаа биш бас тэгэл. Одоо тийхгүй тэгээд там онгод очоод доотлол нь 9 болгоос тээ гэдэг юм биш тээ. Төв үүлүүлээрээ дөрөөрөө чинь тэгэл ийм уучин бол за нэг 2003 хүн чи дорн бариад авна шүү дээ. Адгийн үнэрээр нүртэл мэддэг болчихно. Ямар үнэр тэр өөрчлөлт юм те. Одоо тэг чинь ингээл маш олон боордод солигдоод зарим нь үлээ хичээл тагж боохгүй байна. Зарим нь өөр хэрэгтэй цагт бууж юм. Зарим нь хаа байсан эртнээс бууж юм. Хэлинж ойлгохгүй. Маш олон төрний боордод боодог юм. Хуучин бол бид биш штэ. Одоо ингээд хуучин баг дундаар ингээд байжгаад ийм олон буулууд ингээд ээлжид буух юм бол за нэг болохгүй нөхдөд бидээ залцсан байна гэж би л хуучин бол тэгж ойлгох байсан. Одоо тэр юм бидээ болгоод ингэ гэж ойлгох байсан. Яг нь 2-3 хөвгөл өгний дорн барай авч одоо нэг ингээд олон буулууд үе цаг үе хэмжээстэй буулууд бууж байгаа үед зарим нь ингээд арайчуул барьж авч штэ. Хуучин бол ойлгохгүй одоо хуучин над шиг хайрцагд байсан. Хайрцагд одооны би хуучин хайрцагд байсан л хайрцагд болсон. Тэг над шиг тийм хайрцагтай болсон гэж ойлгохгүй тэр. Яасаа олон бод энэ ялав зүгээргүй дандаа муу юм бууцсан гэж ойлгох ба. Юу нэ тэ. Одоо нэг өгдийн хоодч маш хурцтай юм. Хийж байгаа үйл үүдэн ч заавал тэгээд хүнд ашууртаад нөлөө бий гэдэг лас ингээд хутгаш мутгаа ингээд ташаад тарчгүй шууд өөрөө өөртөө ороод сүгшүг гэж хийчих чинь. Маш их ялгаа биш юу юм бол. Маш физикт одоо эргээд бодоход ер нь маш их үгүйсгэж идэг байсан. Тэгдэггүй, тийм байдаггүй, тийм байх боломжгүй. Ерөөсөө. Тэгдэг, ингэх ястаа. Өөрөө зэрлэгддэг гэсэн юм шүү дээ. Тэг өөртөө би өөрхөн байгаа чи нөгөөдөө чи өөрхөн тооснараа. Тэгэхээр би нөгөө яг борд онгодуудын баг дундын онгодуудын зааж өгснээр дэж байгаа юм чи. Тэгэх ясгүй, ингэх ясгүй. Тэгэх ястай. Тэгдэг юм да. Энд бороо хийж даа. Яг л юм яг отоо байсан. Юм болгоныг үгүйсгээл. Энэ хэцүү талдаа орцсон байсан. Тэгээд ингээд зөвхөн хайрцагт болцсон байсан. Одоо пирамид байж чагсан пирамид маш олон юутэйс 3 талтай ингээд байж чагсан. Доогоор манай дундын боор би нэг асууж ирсэн. Энэ улаас нь яагаад би энэгээ үгүйсгээд идэв бэ гэж асуусан. Тэгсэн надад пирамидаар үзүүлж ирсэн. Пирамидаар дээр мөнгөт ингээ ганцхан мөнгөт. Доошлох тусам онгодуудын хүч чадал. Одоо дээшлэх доогоор маш олон одоо тоосоор бодъё л. Маш олон тоос байна шүү дээ. Тэдүүс нь одоо бид нэр тэр одоо бөө тэнгэр анх гэдэг сэргсээс зөрчиж хойш
Тэгэхээр тэр олон тоосгууд нь суурууд нь эртний одоо олон улс нь шүү дээ. Тэр суурууд нь дээшлэх тусмаа тоосгонууд багасаад явждаг шүү дээ. Багасаад явж. Тэгээд багасах тусмаа нөгөөдөл нь гэгээлэн төвчин нэмэгдээд ингээд орой дээр нь мөрт өнгөрөөд юм аа гэж надад дундын мэд бор үзүүлжсэн байхгүй. Тэгээд яагаад энийг харахгүй би энэ өгөөсгээд хэдэм гэсэн чинь тэр дор байгаа тоосоо тэр орой мэдэн дээр байгаа тоосоо харч чадахгүй шүү дээ. Тэгэхээр би нөгөө өгөөсгээд хэдэм. Одоо энэ орчин цагийнхаар хэлээ л да. Нэгдүгээр ангийн хөлт хаа гэсэн дээд сургуулийн оюутны харч чадахгүй. Тэрний мэдгийг тэр нэгдүгээр ангиас сурч мэдэхгүй шүү дээ. Тэр нэгдүгээр ангилд үргээл гэж бодсон шүү дээ. Тэгэхээр тэрний 12 дахь дээд сургуулийн хэмжээ мэдэхгүй шүү дээ. 8 дугаар ангиас 10 дугаар ангийнхаа. За тэр дээд сургуулийнх нь тэр доктор профессор дээрээс ямар цол байдгийг тэр тэднийхээ хэмжээнд сэтгэж тэдний үдсэн туулсан мэдлэгийг мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор тэр мэдлэгийн зөрөө гараад хэмжээчийн зөрөө гараад би нэг үүсгээд идэв юм аа гэж манай дундын буул онгод хэлж ирсэн. Тэр л өмнө болоо тань л та мэдээж. Чи одоо ингээл нэг том эрдэмтэн профессор байлаа гэж. Одоо би нэг 12 дахь онгийн хүүхд хаа чиний хэмжээ яа чамайг олж харахгүй шүү. Чи ч намайг олж харах. Тэр дөрөв гаргацсан. Тоож харахгүй зүтэй. Би чиний хэмжээнд тэр хэмжээнд чиний хэмжээст очиж чиний мэдсэн мэдлэг чинь мэдэхгүй юм чинь бас чамаа хараад юм байхгүй гэх. Тийм байдмаг л үүсгэн шүү дээ. Юу н бодоод хаа. Тийм л байт юм гэж ойлгоод би бод. Ер нь бас тийм аливаад уян хатан хандах сэтгэлгээ суух ер нь хэрэгтэй л юм байл л тий. Ер нь уян хатан байх хэрэгтэй. Олон талаас нь харж үзэх хэрэгтэй. Бас муухай гэж болохгүй. Бас хэд муухай зэрэг хэрэггүй. Ер нь хүнд муухай зэрэгтэй муухлуудад ямар ч хэрэггүй шүү дээ. Энэ олон талаас нь харж үзлээ. Ер нь тэгээд хүн биерээ мэдчихэж чихрээ сонсч ойлгох юм дөө. Наанаас нойролж байдаг, хажуугаар өнгөрчөөд байдаг. Тэгээд ихэд ер нь би бол хүмүүсийг одоо хайрсанд орсон байгаа усуд ер нь яг гацсан байгаа дөө. Зарим нь онгодон чорхой болсон. Над чиг аягүй онгодон чорхой болсон. Үүдэн дүүрчихсэн. Тэрийг өөртөө хүлээмж зөвшөөрөхгүй мэдрэмжээрээ яг нь мэдрэмж байна шүү дээ. Зам үлээд байна шүү дээ. За нэг гал дахиж яадаг ч хэлээд гэх юм уу. За нэг тийм яадаг зүгээр зам үлээд мэдж байгаа шүү дээ. Яг тэрүүгээр л явж байгаа зарим онгод нь орхой болчихсон. Тийм хөөж хийдэг юм аа хийгээл. За тийм тийгүүл нэг тиймэрхүү юм байдаг шүү. За нэг тийм хүн ирэхэд тийм хорлол болсон ч гэдэг юм уу. Тэрийг мэдж байгаа болохоор тэгээд онгод нь буухгүй байсан чи үүлэн дүрээ нортцсон чи шүү зарим нь хураагдсан ч байгаа. Аюул хураагдсан ч байгаа шүү. Шүү зарим нь хаягдсан ч байгаа. Зарим нь үүлэн дүрээ дүүрснээ мэдхгүй яг өөрийнхөө зүгээр рефлексээр хийгээ явж байгаа ч удаас нь байгаа. Би бас тэгж явж чадах л байсан л да. Тийм тэг яах юм? Мэдрэмжгүй тэгээд яг нь чаддгаараа тэгээд нэг тийм шагаа тийш өөрөгч тийм гат ирчих тийм айдыг бол чадаад яваад байл л да. Яах юм тэгээд ямар ч мэдээлэлгүй хүн ураад яах юм? Гэж одоо би юм өөрөө ч юм хайдаг хүн тэгэл хайж явсараад хөтөрмөс башаа өстэй ирсэн дээ. Энэ нь бол тийм нөхөл юутай. Тэнд одоо юу гэх юм тэнгэрийн үлээсээ болич гэдэг юм уу? Нэг тийм төлөв амьдрал одоо бол энэ дэнс гэх юм уу? Тийм дэнсэл юу нэхэр ирдэг байсан байх. Зөндөө ирдэг. Тэрийг би дэнс гэж нэх боддгоо л байсан шүү. Одоо бодох юм. Одоо жишээ нэг үүлийгээд үүлээ дутуу хийдэг ч юм уу. Эсвэл аливаа үүлэнд чадахгүй гэж ороод дарагддаг ч юм уу. Тэр хам болохгүй чадахгүй дийлэхгүй хатуу үүлрээ ороод заримдаа би хаавд янз янзын асуудал гарна. Адган тэгэл нэг янз янзын асуудал өвдөж өмдөхөөс ахвал янз янз юм гарна шүү дээ. Үүлэндээ бараг юм дийлдсэн дарагдсан. Эсвэл нэг өөгөө аваагаа тэнцүүлж чадаагүй ч юм уу. Янз янз юм болоо тэндээс шамдрахгүй байж зөндөө байсан. Тэгэл за дахиж тийхгүй байл. Тэгэл тухайдаа тэгж болидал гэж бодсон нэг мэтгэл. Тэгэл нэг цөөгөөргөө зогсчод. Нөгөө хэдээсээ гоёмоо гоогоо. Тэгээ шантрал юм зөндөө би байсан. Заримдаа бүр шантраад нөгөө ингэж явж хахаар байсан. Энэ хоёр хувцас гараа шатаач гэж бодож байсан үе би.
Тэр үед амар тэгээд тавилан биш шүү дээ. Хүсээд авах зүйл биш. Бас нэг бодлын өмнөхөр бахархам сайхан л та. Хоёр талтай. Ер нь хоёр тал. тэгэл олон тийм уналтын, шантралтын тэр зүйлүүдээс юу таныг ингээд энэ хүртэл явуулсан гэж юм та боддог вэ? За нэг зогтоож болдгоо тавилан гэж ойлгож байна. Би хүн болсон очир утга мөн одоо энэ тэнгэрийн үйл зүтгэх. Урт насныхаа дүүргээг одоо энэ нэсэндээ дүүргээд мартах. Бас тийм зурсаг байж шүү дээ. За тэгээд энэ хөлтэй үйлдэж яаж байна. Заах би энэ бөө гэдэг чинь бас их дургу байсан шүү дээ. Их 2-3 жил цухтаас нэ манай өвөө чинь лам байсан. Жинхэнэ улаан буддист байлаа шүү дээ. Тэгэл тэр үед чинь нөгөө бөөг чинь ста муухай хараадаг ирээдэг. Тэгэл муухай зүүцсэн тийм муухай өмсөхгүй ийм муухай бөө болохгүй гэл. Гэтэ одоо ч тэр хандлага байгаа шүү дээ. Тэр байгалах л та тэгж боддог гэсэн. За зүхтаагаал тэгэл ер нь болохгүй зарим тухайд ер нь яаж ч би бөө болохгүй гэж боддог байсан. Тэгээд тэгэхээр хувь тайлан шиг юм тэнгэрийн суу зайлж юм. Наваа ингэж яа симт явсаар 12 жил явуулсан аа гэж. Дургу гэл боддог байсан. Тэгээд нэг мэдсэн өөр юм мэдлгүй. Дургу лам зарж байгаа сахил өртөө гэж. Нэг мэдсэн чинь 12 жил болсон байна. Анх бол үнэн дургу байсан. Тэгээд би анх хойлолцоод 3 жил хорсондоо хойлолцсонаа дараа бас нөгөө хүмүүсийн үгэнд итгээд нөгөө үгдээ үдээсэн борход байгаа шүү дээ. Тэрийг бас бүгдийг хумаад автоц хийж тэнэгчээс. Тэгсэн чинь нэгээс нь сонсч ирсэн маань бөө тэнгэр бурхаар хажилтдаг гэдэг. Тэнд за шинэх болооч гэж итгээд бурхнаас нэг жил гараа авдэрсэн тэгсэн чинь болдгүй юм байна. Тэгээд сүүлдээ одоо одмын тэр шарын марын байт юм биш бас байсан юм биш ягаас мэдэхгүй явжтлаа. Тэр маань тогшоод бас нэг хэцүү дээ. Тэр бас өөрөө мэдэхгүй байгаа. Энэ болохгүй байгаа янз бүр болоод тэгсэн чинь тэр өгдөө үлээсэн борхтой яаж авдарч хайсан. Тэрний авдарт яцсан биш үү? Нууцсан үл. Тэгээд нэг хэсэг бас эвгүүтэй. Тэгээд тэрийг хаагаж дахлын хажууд ингэж тавиад. Тэгээ энэ талд нь ингэдийнхээ үлийг ич бөөлөд ийшээ харж лам болж маань тань авшаас боддог байл шүү дээ. Тэр мөн аа чи лам юм уу боо юм уу гэдэг байл. Тэгэж одоо хүмүүс чи тэгж боддог шүү дээ. Шашин өөр, тэнгэр үзэл өөр, тэгтэл ухта мөн чанар амин чанартай. Амин чанартай одоо ингээд дөрн өөр мөртлөө амин чанар ингээд амин чанар толгой яг нэг л юм л л дээ. Тухайд яг нэг бусдын өгөнд өөрөөсөө мэдлэхгүй болмаас өгдөөдсөн бурсан шашныг авдарч жил гарна болоод тэгэхэд айхтар тогширсан. Тэрийг мэдэх бас ултаад явчихав. Бидний өвгдийн олон дээд өвгдүүд байгаа аль нэг нь бурхны шашны ямар нэгэн цол хэрэгэмтэй өндөр бурхтууд байхаг үүсэх боломжгүй шүү дээ тий. Тэгш одоо ингээд нэг чад манай хөх төрөмсийн ч одоо юу вэ шүү дээ. Тэнгэр том тэнгэрүүд заларч байна. Одоо энэ том дагнас гүртэн чойжин хутгтууд онгод болчихсон тэнгэр болчихсон заларч л байна. Энэ ажлах юм ч байхгүй шүү дээ. Монгол хүн болгол эртнээсээ одоо 200-400-500 жил бүгд л ламтай байсан, бүгд л майнтай байсан, бүгд бурхантай байсан. Тэгээд дээслэх тусам тэгээд тэнгэр онгодод ингээд байсан. Тэр болгоныг тэр олон үеийн бүгдийг хааш нь хийх гэв ер нь болгоод байгаа. Хажид локер ботхож тий. Тэр маань лам байсан тийм лам байсан гэх тэр бордуудаа яах юм бид нэ. Үүсэх боломжтой. Үүсэх болохгүй шүү дээ. Гадуур нэг тийм бол маш их байна. Хашилдаг. Одоо тэгэхэд за зарим нэг мэдлэггүй за эсвэл төвдөр хар тангадаа тархиа барьсан лам нар шүү дээ. Маш их хагарал үүсгэж байна. Ямар тандаа мэдж чадахгүй шогоо ачиж мэдгүй номоос удраа унших дотор нь юу байгаагаа ойлгохгүй зарим бүгд лам нар биш шүү. Ер нь зүгээр нэг хоолныхоо мөнгө олж байгаа тий амьдрахын төлөө явж байгаа хитгэн цөөн дан лам нар байна л да. Тэр эдэмтэй янз бүрийн лам нар бол тэгэхгүй л ахал байна л да. Тэгдэс үг яриаг шүү. Цөөн тоон хүн бахын шашныг өдрийн хаалтны бол хэрэгсэл болсон лам нар. Нэг хүн очиж үзүүлэхээр ганц хилдэг жижиг өгнө. Танаад нэг бөө бай.
бөөгөөс болсон бай гэж олон хүнд хэлж худлаа хүн засал хийж мөнгө авч олон гэр бүл айлуудын хооронд нь хагаралтуулж байна. Энэ их бас хэлэхээс өөр аргагүй. Уншиж байгаа номныхаа утгыг ойлгохгүй мөртөө ганц чаддаг юм. Бөөгөөс болсон байна. Бөөгийг хараад байна. Ер нь их тийм дам их биш шүү. Олон гэр бүлийг хагалдуулж байна. Сэтгэлийг нөхөж байна. Бурхны шашинд тэнгэр үздэг ч гэсэн хооронд нь бүр холдуулж байна. Тэд нар миний бодлоор нэг ад шингэсэн юм нөө чөлөө захлаа. Тэр болсон ч юм уу. Хүмүүсээс нөө шин чанарт нэтгэлгүй мөн чанар амин чанарт нь бас харах юм бол мэдрэх юм бол одоо юу гэх юм Бурхны шашны хувцастай ч вэ, ламбогийн хувцастай ч вэ тэр хүний гадны хувцас чухал биш, дотоод хүн ямар чухал вэ гэдэг нь тэрийг л ойлгох хэрэгтэй те. Тэрийг л сайн мэдэх хэрэгтэй тий. Ямар ч хүн дүртэй, ямар ч хувцастай, ямар ч хардаж юу нь болох нь шүү дээ тий. Тэгж л бодох хэрэгтэй. Огтол Бурхны шаш. Би одоо тэгээд өөрөө ч шаачил та. Надад өмнөд хашилсан юм үнэ алаа. Бүгдийн Бурхтай хажууд нь тархи хажууд тавьчихсан адилхан зулаа өгч чинь дээд бүдэн дээж өгч чинь бүгдийн зааж өгсөн маань тарныг уншиж чинь ер сашлах юм ч байхгүй шүү дээ. Тэгэхээр усад ингэж Бурхны шашин тэнгэр үсээ хоёрыг хооронд хагартуулаад авахгүй. Ухмар мөч, зарим л ламнаа, зарим ухмар мөч улаач нар бүр. Бас тийм удаас зөндөө биш. Юугаач мэдэхгүй байж. Та 10 хангалахаа очиж яг мэдэхгүй байж. Тэр ямар боорд буугаад байгаач мэдэхгүй байж. Зарим тэр ингэчээ тэрийг ялахгүй мөртлөө тийм янз бүрийн олон сайнтай ч муутай ч их юм биш шүү. Одоо нэг шатандаа. Тийм ээ тэгэхээр одоо бид нар ингээд дээдийн дээд өгöd яагаад бууж байна гэдэг бас واخхгүй байсан. Одоо энэ бүгдийг засч иж хүн болгон сэрж, Монгол хүн болгон сэрж иж, ухаарч иж энэ байгальгийн хайрт ус Монголаа нэгтлэхий аварна гэдгийг ухах хэрэгтэй гэж ойлгоод байна л да би бас. Хоч болгонд явцсан шитгэдэг л байлаа л да. Зөвхөн нэг удмын дотороо болж ил болоо. Тэ нэг хаад юм хайж хайхандаа зэлбэрдэг. Тийм хөлөг нэг юм тэгэл тойрогтны хайцганд орчихсон л байлаа шүү дээ. Ер нь бол тэгэл монголчууд мөн тэгээд сэрхэд сэрч чадахгүй байгаа бол тэгээд сэрсэн шиг сэрээрээ дээ. 2 онд эргэлзэж тэнэлцгүйгээр хөх солбтоод ичээ. Монгол хүн болгон сэрэх ёстой энэ цаг үед. Яа Монгол минь. Монгол талхад бишээ. тийчтэй. Тэгээ их юм ухаарч авч байна. Ямар ч байсан би юм уншдаггүй. Юм уншиж бөө болно гэж боддог байсан бол энэ бол шал худлаа юм биш. Одоо би жинхэнэ юм судалж хослуулан байж хүн мэдлэг задарнаа. Тэрнийхээ хэмжээгээр дээдийн дээд өвгд онгодууд тааварна л гэж ойлгоод байгаа шүү. Миний хэмжээс, миний тархины багтаамж, сэтгэмж, мэдлэг ямар байна? Яг тэр хэмжээгээр том онгод өвгдөд буурлууд таавагдана. Тэгжиж эдмээ над тайлнаа. Би тэгжиж эдмийн түгэнэ гэж ойлгоод шүү. Энэ бол за нэг хайцгаа өнөө маргааш боддог бол манийг бол тоогч юм л. Мэдээж тэнгэр удасаар тутахгүй шүү дээ. Тиймэрхүү л байна тэгэл. Зөв. Таны бөөгийн шахаа юу н хизэнээс эхэлсэн гэж та юу н боддог вэ? За. Ер нь бол 2000 он гараал гисэн баха та мэддэггүй л байсан юм шиг. Та бас нөө насаад жоохон ойролцоо хэлэхгүй бол бас хүмүүс маань хиддэг хүн. Тэгээ 2000 он гэхэд чинь одоо 20 эдэн байна шүү дээ. Тэгээд тэр 2000 оны дунд үеэс ч гисэн юм да гэж бодъё та. За ерөнхийдөө тухайд боддгоо тэг чахаа махаж ойлгохгүй байж л тэгээд өөрөө зовлон л гэж боддог юм хэн тийм. Зовлон ч боддог шахаач тийм нөгөө за энэггүй талтай тэгээ нөгөө одоо за ингэж бодох юм нөгөө ажил төр бүтгээ байд юм байна. Ерөөсөө
Зүү сансан бүтгэе очт юм байлээ. Тэгээд гайгүй бас нэг юм эсгэлдэг гайгүй мөнгө төгрөгч олддог байлаа. Тэгээд тэр мөр маань дууслаа. Тэгээд жоо сархтанд шаардлагаа байдгаа барлаа ер нь сүүлдээ ажил төрөлжгүй нөгөө хийдэг байсан бизнес юу ч гооч боллоо. Тэгэл за эцэн сархтанд их орсон бас их уусан бас юм. Тэгээ сүүлдээ юу за баг хөдөлч нэг шарт ортой авцтал үлдсэн дээ. Ганцаараа. Яг одоо ганц ихнэр аваагүй байсан. Ихнэр аваагүй байсан. Тэгэл баг хөдөлч шарт ортой авцтал тэгэл энэ тэнд анд үзэгтэл их явсан да. Аригчин төрөгчин гэдэг дуудаалаа. Тэгэл онгодод буурдуудаасаа угаахгүй цухтааж байгаа л тэгээд байлтрээстэй арга ядсан одоо болоо ядаад сайн дэш авгүй шүү дээ. Арга ядаад нэг хүн чинь хөлн буугаад ирж шүү дээ. Юм мөнгө болоо тэгэл нэгэл ихээр хүн чинь бас амьтай тийм гойдаг шүү дээ. Хамгийн бүр эцсий талал. Эцсий талхаараа тэгээд за нэг бөө гэдэг чинь болъё гэдэг. Тэгвэл нэг андил тэгширчих юм болоо гэдэг. Тэгширчих юм болоо гэж бодоод бас тэгэл тухайд бөө мөнгө дургуул байгаад гэсэн мэт яг аргагүй нэг шахаа авах шахуулаад өөр гарцгүй болсон юм чинь. За нэг бөө гэдэг чинь болоо тэгвэл нэг гайг болж байгаа. Тэгэл анх дарахтыг зарим чулуун чин бодхоо дээр хоор 9 зэвс хийлгээд хуурдчих гэсэн. Тэгсэн чинь миний тэгээд яасан чинь миний амьд эсэргээр иргэсэн шүү. Онгодоо ойлгоод ухаарад мэдээгээ тэгсэн их нэртэйж болсон. Тэгээд нөгөө шарт ортой авцтай байсан юм чинь ингээл ажлаас өөдлөө тэгэхээр нэг хашаа байшинтай болж байгаа. Дараа нь тэгэл унаад хэрэгтэй болж байгаа. Тэгээд дараа нь ингээл байраа мөртэй болж байгаа. Тэгээд нөгөө хүүхдүүд ингээл тестраасаа 5 хүүхд ингээд хөлсөж байгаа. Тэгээд онгодоо хүлээж аваад ойлгоод ихснээс ашиглаад миний тэр одоо бодоход тэр шахаад байсан юм л хамгийн бүртгэхгүй байдаг. Хэний мөхнөр авдаг ч юм уу тэгээд нэг сархтан лоо мэдүүлсэн юм бас тэр нь шахаад байсан юм л одоо бодох эргээд бодох. Тухайд бид шахаам хойж ойлгохгүй явчихлаа. Энэ бөөл очих юм бол одоо гайгүй бацаа бараг л хөдөлсөн байж байгаа хань бацал үлдэж нас тухайд мөхтэй очих байна. Тэгж л бөө болж байгаа чинь. Тэгэл эсвэл эсрэгээр минийхэн өгдөө хөдөлж шивээд ингэ явсан чинь миний амьд зэгч явцсан шүү. Тэгэл ерөөсөө тэгэл энэ дагтмал баг дэслээд явцсан шүү юм. Танаас л хидтэйг суусан гэсэн үг юм. Хид орчим настандаа суусан гэсэн үг юм. Би юу? Тэ. 30 таа. Юу яа тач одоо залуул байсан юм шүү дээ. Үгүй яг тийм л ээ. Би тэр үдээлээ таах. Юу амар хөшөө гэсэн чи юу 30 гэдэг чи одоо миний л үе гэсэн үг. Тэгээд тийм тийм гэрмийнхэн чи хөгшил бай ихнэргөө хөгжиж тэгээд янз бүрийн яриа шүү дээ. Тэгээд үеийнхэн чи бүгд л ихнэр хөгтэй ажиллаад тутаа мэрэгчлээ тэгээд гайгүй ядагч би л ингээд бүгд урдаад байдаг сүйдээ. Тэгэхээр чи нэг хүн болгоно энэ ихнэр ачаасаа л гэж бодсон шүү дээ. Гэр хийж мэт зүрхтэй. Зөв өгдөө дээдлсэн цагаас эхлээд энэ миний амьд баг дээш тавьсан. Одоо тэр л яг миний шахаа байсан юм. Тэрнээс бус хүмүүс шиг тэгж өвдөөж өмөвдөө сэтгэл санаа гаруунаа тийм бол би баг. Би өөрөө тийм жоохон сэтгэл санаанд сэрэг хүн арай ондоо гондгүй гутдгүй. Гоншин босоод ирчихдэг тийм тавлан байхгүй. Тэр нэг зарим юм нэг хүнээр хөдөж авдаг байхгүй. Тэр би жоохон хүнээр хөдөж авдаг гэсэн бол бас сэтгэлээ унаад ингэж мэрэгт байсан байх л да. Тийм тань сархтанд орсон гэвэл эртөө бас сархтанд орчвол босож гарч ирдгүү гэдэг шүү дээ. Тэгэхээр тэгсэн ч та босоод гараад ирсэн байна гэдэг чинь бас их тэнхээтэй л. Тэгээ тэр хуучин шиг тэгж өдөр болгон авахгүй шүү дээ. Одоо уул нэг сардаа нэг мэгөөнө. Тэгж бодлоо. Тэгвэл одоо тийм тэгдэг ингэдэг тийм биш. Баяр ёслол мэдээж ирэх юм болсон бай. Сайхан өөртөө шинэ сайн нэгцэн ганц нэг хүнтэй бол. Тэрнээс хуучин шиг утгууд жиргүү тийм л байхгүй. Одоо бол нас яваач гэдэг юм саан суугаач гэдэг юм хинтээ хизээ хаана гэдгийг мэддэг ус тоххой. Хуучин мэдээ дайрлсан болгонтойгоо миний найз
хүсүү холбоогоо нийлүүлж явдаг байна. Одоо тийм шиг хизээ хинтээ хаана гэдэг. Мэдхэд л Тэ. болох нь шүү дээ. Тэгж л явж байлаа да. Тэр нь л одоо миний шахаа байсан юм. Одоо эргээд бод. Тэр шиг зарим хүн шиг ингээл ойдуулаад өсөж давхцаад амиа алдна бол гүүггүй. Би тэр нэмэлт юм хүндээ тусгаж аадгүй юм. Талтай нэг авсан юм гэдэг. Ингээд одоо янз бүрийн нэлээ хэцүү юм олон тулсан л та. Тухайн үед ингээд одоо ингээд хэдэн жил эргээ батгах ямар амир юм яаж давшин гэж боддог шүү дээ энэ. Тийм. Тэр зүйлээсээ ганц тгийг холцож болохгүй. За юу ярих хөдөө. За зүгээр хамгийн наатын чихэд шинэ Монголд болохгүй цаг нь болцсон гэдэг яах. Хүний өмнөр ороо. Манай тэр хин талгач Чимбатгай бас нэг тэгжсэн гэсэн. Бас ном дээрч бичсэн мэт. Цаг нь болцсон өнөө урд ороод өөрөө явах алдсан гэдэг. Уран зав. Нөгөө их ус ярьжсэн. Тэгсэн надад бас актив төгөлцсөн байхгүй. Монголд болохгүй цаг нь болцсон баг гэж хатан би зөөрөөд ороод тэгээд нөгөө хүн маань далааны тас босоод гараад ирж байгаа. Имлгээс би зөөрөөд дээдлэн тасагт нэвчж байгаа. Тэгэж ерөөсөө цаг нь болцсон энэ бас тэгж дуран мэдэн өвгдийн өгнөөс зөөж олдгүй юм байл. Маш нэг жамаар явж байгаа юм. Жам босуулах гэжсэн юм шүү дээ. Тэгээд ордон талраас тэнгэр болсон маань Чимбатгай зайд бас тийм тохиолдсон гэсэн. Тэр нь бас яг нь тохиолдсон байна. Тэгээд номдоо бичээд надад бас сануулж ирсэн би бас үл таагаад бас онгодуудын үгийг таах тэгээд бас цаг хэцүү юм ийгээд бас нэг нэг өсгөлөөс гойгаад болдгоо аав юм аваад өгч юм. Аав юм аваад өгч болдгоо олон нэг хөвгттэй. Тэг хүүхдүүдэн бодоод өрөвдөд юу гэж ярьсандээ аав аваач гэх олроо хүүхдүүд болох нь өрөвдөд болохгүй татанд зүрд орчихгүй байсан. Тэгсэн чинь хэлээ нөгөө хүнс тогтлоо. Маргааш өглөө манай анхаа үүдэнд өгсөн байна. Болохгүй мөрөө миний амиг нохоор хатчих байхгүй. Тийм домцсон юм шиг. Бас нэг тийм үйл болж ирсэн. Тэгээд нэг өдөр орой байжсэн чинь онтлаа. Тэгсэн чинь чинь шалдэр 9 хоног үгүй нэг энийг хараад байж байгаа байхгүй. Тэгсэн чинь маргааш өглөө нэг хүмүүс өгсөн байна. Юу өгөрцөө? Нөгөө энэ тогтоосоо өнгөрцөн байгаа байхгүй. Тэрээсээ жамыг сөрж өрөөсөө болохгүй. Шинэ өрөвжсэн чи одоо өрөвтөнд бодсон чи болдгүй юм бэл өөрийнхөө наснаас хараад янз янз асуудал гардаг юм бэл энэ олон кейс байна л да. Тэгээ хамгийн ойлгомжтойгоо энэ хоёрын хэлчихтэй. Тэс нэг юм зүйл асуух та юу амьдралд хэрэг хайртай вэ? Яг цагаат болохоор амьдрал амар хайртай байт юм бэл. Амар зурлалт. Хичнээн ингээд за ингээд янз зөвгөлөд штеп. Би ээж хөлөөл хиндэж тийм уусан юунч би харагд гэл тийм юм үү. Тэрийг өөртөө ингээд байн ингээд дадуулахад явж л байдаг юм л да. Тэгээд бас нэг өвдөд би яг явдгийн дараа даавн дээ. Яг явдгийн даавн дээ. Яг тэр нөгөө юу чинь тэр нөгөө одоо юунч битгий харамс юунч битгий харагд маа гэдэг чинь яг цагаад тахад хатчих юм л. Тэгээд зөвхөн амьдрал хайртай. Ганц удаас чамдэрч хавсаа. Гэл ер нь тэгж бодсон юм л ганц удаас гэсэн амьдэрч хамсаа гэл амьдрал амар зурлалт юм л. Тэгээ даа ялангуяа тэр нөгөө юу олон их хөвгтөө юм чинь хүүхдүүд бодогдоод юу нэг тав юунч битгий харагд юунч битгий харамс гэл өөрөө дад цоолгоод сүн чинь тэр мэд огт мартдаг. Ганц өдөр уцууд амьдрах юм санахгүй боддог чинь болсон юм. Айгүйхтэй хүлээсээс ангиж ирсэн чи бүр маш их хүлээстэй байгаа да. Юу. Харин тэгдэж нэг хүлээсээс ангижэр. Тийм. Яг цагаат болохоор эцэн мэдээ гэж чинь бас. Яг л нэг өдөр шиг амьдарч хамсаа ингээд. Таны одоо хийх үйл ер нь тэгэхээр одоо юу гэмээрээ амьдрах хүслийн зэрэгцээ бас нэг хийх үйл
байгаа штэ. За Тэрнээсээ та ингээд тэр мэдрэмжүүдээсээ хуваалцаж болох уу? бэлгийн ямар байна уу? Айлын таны одоо амьдралын. За ер нь ингэж тийм байна. Хүн өвдөө зэн болцохороо ер нь нэх юм өсгөө бичдэг юм байна. Очин ч за тийм бичсэн тиймтэй болчихсон гэж боддог байсан бол тийм юмыг ойлгох таахаа бичдэг юм. Тэгээд энэ бол тэнгэрийн үлийг тэгэл хэд наслан тэр хүртэл хийнэ гэж бодлоо. Одоо эргэж бодох зүйл байхгүй. Эргэлзэх юм юу ч байхгүй. Тэр тэнгэрийн үлтэй бол ямар ч байсан. Өөрийгөө би алцсан энэ насндаа ямарсан уулаашуулаад тэнгэрт зүтгэн гэсэн чин ховрсгүй сэтгэл гэдгийг л сайн мэдчих. Хэзээ тэгээд минь удаач миний үйл болсон бэл тэр хүртэл явна. Сансад бүр айгаа огшиж штэ. Яг нөгөө эргэлзээ байхгүй байхад нөгөө маш их тийм нөгөө айдж байхгүй ингээд маш хүчтэй болчтой л сүнсний зорилгоор биелүүлж байгаа л. Ер нь тийм шиг альва үлэнд орохоор бүү эргэлз гэж манай урдны бол хэлдэг байсан. Үлэнд орох ч болчих эргэлз ямар ч юм эргэлзэж болохгүй гэдэг байсан. Тэр их надад тадлаасан шүү бас. Одоо ч ер нь үлэнд орохт юм ямар ч эргэлзээг ортог болсон. Ингэдэж анх улаач болчиход за тэгчихч болов ингэчихч болов ингээл ингэдэг гэл ингэж хургаал заримдаа айж магадгүй байсан. Одоо үл хойгоо авцаа хойглал үүлэнд орсон орлоод ямар ч эргэлзээ байхгүй. Буцаагаад сэтгэлээ Мориндоо гэл явчих. Юу нэг олон жил тэгээд яачаар тийм ч тийм дүү. Хүний ер нь амьдралын хамгийн тийм сайхан зүйл юу юм болов заавал мэдээж хэрэг улаач бөө хүний амьдралын сайхан зүйл байдаг те. Гэтэ подкастыг маань маш олон өөр хүмүүс сонсох. Just ер нь та ингээд улаач хүн босод энгийн хүнээс илүү их ариун зүрх сэтгэлтэй байж хэмээн ийм дэлхийн ертөнц оршуудаа үйлчлдэг юм шиг санагддаг. Их том зураглалаар харах шаардлага гардаг. Тэгэхээр ер нь хүний амьдралын сайхан зүйл утга учир юунд оршдог гэж юу та боддог вэ? Амьдралын утга учир мэдээж хүн басных өөр үндэсээ үлдээх гэж байна. Амьдралын утга учир тэгээд ерөөсөө миний хот жижиг шүү дээ. Тийм том шиг том биш. Илүүгүйт эрүүл сар бол. Тэгээд болоо миний. Буснаа эндээ болно. Одоо ч тийм алсын зүйл ба тийм алсын харж бодох зүгээр илүүгүйт эрүүл сар байх гэдэг. Буснаа эндээ болно. Тийш үү те нэрээ сэтгэл амар амгалан байчиж ш те. Тэгээд ийм би нэг хоснос одоо нэг тийч мэд болсон. Том зүйл хаяаж болсон. Ямар илүүгүйт эрүүл сар байх болоо. Буснаа дээр эндээ болно ш. Мөнгөтэй бол олдно. Зөө. За миний хувьд л асуултад байна. Миний хувьд л боллоо. Танд хэлмээр одоо санагдсан үлдээсэн зүйл юу нь юу байгаа вэ? Үлдээсэн зүйл гэвэл тэгээд. За. Бас тийм энэ ихтлэхий их оронд чих хэрэгтэй. Бүгд л сэрцгээ зөв замаар явцгаа. Зөв замаа бол бүү эргэлз. Ингэж л дээ өөрөө хэлдэг. За энэ удаагийн дугаар ийхүү дүүрлээ. Хөх ай. Зарим хөх ай эрхэм оролцлоо. Маш их талархлаа. Тэгээд комент хэсгээр тодруулах зүйл байвал бичээрэй.